За баярлалаа. Зөвхөн асуулт гэхээс илүү нэг хэдэн санал хэлэх гэсэн юм аа. Зөвхөн ханшны асуудал гэж бид түрүүн бас байнгын орон дээр ярьсан. Ханшийг ердөөсөө бид нар төлөвлөж чадахгүй, аж ахуйн нэгжүүд ердөөсөө бүгдээрээ жилдээ 30-40% ханшны өөрчлөлттэй байх юм бол тэгээд ердөөсөө нэгж аж ахуй нэгж юмаа төлөвлөж болохгүй бүгдээрээ дампуурах тийшээ хандж байгаа гэдэг нь. Одоо бол байдал бол тийм амаргүй байгаад байгаа. Тийм учраас Монгол банкны үндсэн үүрэг бол ханшийг барих асуудал. Дээшээш тэр доошоош тэр бага хэмжээтэй хэлбэлзүүлж явах хэрэгтэй гэж би ойлгож бодож байгаа. Тэр байтугай бүрдөөсөө өмнө нь бол бас харьцангуй тогтвортой байх үед бол оны сүүлд бол хичнээн хэмжээний ханштай байх уу гэдэг хүртэл зарладаг байсан. Одоо бол тийм байхгүй гэж яриад байгаа. Тэгэхээр хоёрдугаарт Монгол банк сая яригдж байна. Монгол банк бол ердөөсөө засан газрын бүтц биш ээ. Монгол банк бол улсын их хурлын дэргэд байдаг бүтцийн байгууллага. Тийм учраас Монгол банк бол мөнгөний бодлогыг явуулдаг байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрт нь би нэг юм хэлмээр байгаа. Арилжааны банкнуудын хүүний асуудлыг хүн болгон ярьж байна. Энэ бол замбрааг өндөр байгаа гэдгийг. Тийм учраас бодлогын хүүгээ хэдийгээр эдийн засаг аягүй хүнд байгаа ч гэсэн бодлогын хүүг буулгах талын ямар боломжууд байна гэдгийг нэг Монгол банкны бодлогын хүүг буулгах талын асуудал байна уугүй гэдгийг нэг хасаа хараад хаачаа гэж би нэгдүгээр хэлдэг гэж. Тэгэхгүй бол Монгол банкны бодлогын хүүгний нэмж өгснөөр зах зээл дээр байгаа мөнгийг татаж авахаар өдөөсөө наадах бүгд тэтээдрэнгүү эдийн засаг тэтээдрэнгүү өнөөдөр аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ болохоо байцсан байгаа үед бол тэгэл бүр дуусч байгаамаа гэдгийг л би хэлж байгаа. Гуравдугаарт нь нэг юм хэлмээр санагдж байгаа нь тэгээ гадны байгууллага, гадны банкуудыг л оруулж болохгүй гэж яриад байгаа юм бүгдээрээ. Тэгвэл гадны томоохон банкуудыг хариуцлагатай банкнуудыг оруулж ирэх нь зүйтэй. Эхний удаадаа бүр болохгүй л хөрөнгө оруулалтын чугамаар оруулж ирж байгаа болдгүй юм байдаг гэж хэлж байгаа. Яагаад би тэрийг хэлж ийм нөхөр тэтээдрэнгүү Монголд байж байгаа арилжааны хэдэн банкуд бүгдээрээ гадаадын эзэдтэй. Гэсэн мөртлөө аягүй өндөр хүүтэй сууж байгаа. Ердөөсөө гаднаас мөнгө оруулж ирээл ердөөсөө энд бол ердөөсөө юу гэдгийг хадгаламжийн хүүгээр тоглоо сууж байгаа. Мөнгө хийгээд. Тэгэхээр би юу гэж хэлэх нөхөр ердөөсөө аж ахуй нэгжүүд энэ одоо Монголд байж байгаа энэ томоохон байгууллагууд энэ дэмжиж гэж бодож байгаа бол гадны байгууллагын тэр мөнгөтэй банкуудыг оруулж ирээл хүүг нь буулгаад явах хэрэгтэй. Би энийг бол тусгаар тогтнол гэж харахгүй байгаа. Жижигхэн их олон Европын банк улсууд бол бүгдээрээ л ердөөсөө дандаа гадны банкуудыг оруулж ирчих гэсэн ажиллаж байгаа байдаг. Гуравдугаарт нь би нэг юм хэлмээр байгаа юм. Сая бол 500 сая долларын зээл авахтаа тэр зээл цалин тэтгэвэр энэ тавьсан юм шиг байгаа. Тэгээд авахтаа бол 10.75% хүүтэйгээр Монголын засгийн газар авсан. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн байдал, өнөөдрийн гадны бидний одоо ингээд үнэлж байгаа энэ төр байдал одоо ямар шигэн төвшөнд хүрсэн байгаа гэдгийг бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ арилжааны банк гэдэг зээлүүдийг аваад явах юм уу? Ер нь яах юм гэдгийг нь одоо бол ер нь тэгээд энэ зээлийг өрдсөө зөвхөн Монгол банкнд ганцаараа шийдэж явж явах хэрэгтэй юм уу гэдгийг бас бодох хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Ер нь зүгээр би нэг энэ сая нэг 5-7 ордтой холбоотойгоор 5-7 хувьцаатай холбоотойгоор сонгуулийн үеэр мөнгө тараалаа. Энийг бол Монгол банк оролцоод мөнгө хэвлсэн гэж би ойлгож байгаа. Дээрээс нь бол аж ахуй нэгжүүдэд бол Монгол банк арилжааны банк шиг зээл олгосон гэж ойлгож байгаа. Ямар аж ахуй нэгжүүд нь Монгол банк систем бага хүүтэй зээл олгодгийг ямард нь олгодгүй юм бэ гэдгийг. Тэгвэл энэ бүгдийг бол ердөөсөө эдийн засгийн байнгын орон дээр ирэх намрын чуулган дээр бол бас ярилцах ёстой байхаа гэж би бодож байгаа. Баяр сайхан ерөнхийлөгчд бол энийг оруулж ирж танилцуулж ярих нь зүйтэй байхаа гэж би бодож байна.